Зохиолч Пүрэхүүгийн Батхуйг 7 хоногийн бороо. Манай хотод 7 хоног өдөршин намс хийлгүй бороо. Эцэст нь орсон хур арилдаг ёсоор тэнгэр нэгэм тэлрэв. Иргэн тойрон хаашаа л харна нуур далай мэт их усан цэлэлцэж байлаа. Би тэр өдөр ус туучин явсаар найзандаа хурж очтол тэдний байшин байсан жалга үерийн усаар дүүрчээ. Айх гайх зэрэгцэн хээ дэмээл ийш тишээ гүйж дэрэгдүүр яваа хүмүүсээс сургалсан боловч хинч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л мэдэхгүй хэмээн мөрөө хавчин одно. Булин гартаа тэр ус найзыг минь залгиж орхисон бололтой. Бодхоос ч амар юм. Гэхдээ бодохгүй гэдэж бас яах вүлээ. Анх түүнтэй танилцах үед юунд тийм их баярлаж хөөрдөг байсан нь мэдэгдэхгүй. Дандаа л инээж явдаг хүү байв. Зарим нэг хүн надад хөөр химэн тэнэгдүү юм гэж хэлж байж билээ. Харин би нэг л мэтгэд өнөөх тэнэгдүү хүүтэй ойр дотн үерхэх болов. Намар орой голын харгаа чагнад суухтай наах тааралцсан юм. Байгалийн тийм уянгалаг хөгжмийг шимтэн сонсох түүнийг би ямар нэгэн нууцлаг өвдөстэй гэдгийг нь мэдрээд байсан боловч чухам ямар гайхамшигтайг нь мтээгүй билээ. Түүнд дөхөж очиод дэрэгдэн суусан боловч тэр намайг анзаарсангүй. Голын харгаа чагнах сайхан шүү гэсэнд тэр огт хариу хэлсэнгүй. Тэр байтугай над руу ч эргэж харсангүй. Дотроо жаахан ийгдүү хөрч нэмүү тэнэг чинь их зантай амтан вэ хэмээн бодоод нилээ хөндөй дуугаар хүмүүс чамайг тэнэг гэх юм билээ. Чи яагаад дандаа ганцаараа ярьж инээж явдаг юм бэ? Харин энэ удаа тэр над руу харж удаан гихчин мар сайтал инээгээд ус руу заав. Голын ус тунгалагшсан намар цагт бол ёроолын чулуу бүхэн өнгө ялгаран харагдана. Үнэхээр үцгэлэнтэй ажээ. Хэдий жирвэлзэн одох урсгал ус хүүхэд багын гинэн цагаахан дүрсүүд минь тотхон үзэгдэнэ. Тэр над руу дахин мар сайтал инээснэ угаалгүй удаад ширэлдчихсэн халимгтай толгоогоо мажиж чи хөгжим тоглож чаддгүй гэж асуув. Хариуд нь би зөвхөн толгой сэгсрээд мөнгөлөг хаарсан наранд гэлэлзаад урсгал өксөж яваа жараахан сүргийг ажид суув. Хаашаа юунд ч юм яаран сүргэлэн явах тэрэл загснуудад амин ихтэй ахан дүүсмэд санагдах бүлгөө. Одоо ч гэсэн би олон загс сүргэлэн явахыг хараад ихэр тугал шиг ижилтэн дассан хідэн муу нөхдөө сандаг юм. Тэд нарын минь нэг гítэл усанд байшинтайгаа живчихсэн байдаг. Яаран сандран гүйсээр цагдаагийн газар ирлээ. Тэнд нэг байшин байсан юм аа. Гэтэл одоо үерийн усанд живчихсэн байна гэсэнд жижүүрийн бололтой цагдаа намайг их л сэжиглэнгүй харснаа. Газрын зураг гаргаж удаан гихчинд гөлөрснөө. Иргэн та тэнд байшин байсан гэдгийг баталж байна уу? Бидэнд байгаа зураг дээр таны хилээд байгаа газар юу ч тэмдэглэгдээгүй байна да. Андуурч эндүрээгүй үз гэлээ. Хариуд нь би муу найз минь тэнд хүн бүхэнтэй зурсоор яваад байшин барьж билээ. Гол нь жалганд нэг жижигхэн горх өрсдөг байсан юм. Тэр горхны хоржигдох чимээг л сонсож байх гэж тэр шүү дээ. Тэгвэл зөвшөөрөлгүй газар буусан айл байна шүү дээ. За илүү очиж үзье гэд ширээнийхээ араас дургүй наргагүй өндөв. Үерийн ус нилээд багасжээ. Найзын минь башингийн төмөр яндан ёрдоож харагдана. Тэр бид хоёр уулын орой дээр гарч суух дуртай байж билээ. Уулад өгсөж явах замдаа надтай юу ч үл ярина. Зөвхөн өндөр ориглыг гүн хүндэтгэлтэй ширтэж тэнд хөрвөлж сайхан хөгжим олж сонсон доо хэмээн надад сонсогдохоор чанга хэлдэг байлаа. Өндөр уулын оргил дээр салхи ямархан сайхан хөгжим дурсгадгийг би хачин сайн мэддэг байлаа. Уулзах тоолондоо тэр саяхан Чайковскийг сонслоо. Хэдэн зуун дахин сонссон ч сонсох бүхэнд шин ухаан нэмэх юм. Бетховен, Моцарт хоёрт нэг гайхамшигтай ижилгэн ухаан бий. Түүнийг чи мэдрэх хэрэгтэй. Ялагдашгүй байх, үргэлж тэмцэгч байхын хүслэн ямар их хүсэл байдаг гэж санана. Чи төгөлдөр хурд тоглож сурмаар юм. Чам шиг хүн төгжим тоглож сурах амархан байлгүй. Надад болж барахгүй даваа. Хүн бүхэнд л хөгжмийн авьяас байдаг гинлээ. Надад хөгжим тоглохоос илүү гайхамшигтай хүмүүсийн зохиосон хөгжмийг тэр тусмаа байгаль гэдэг энэ агуу зохиолчийн хөгжмийг сонсох мэдрэх хувь оноосон бололтой гэд удаан гихчин мар сайтал инээж билээ. Их сургуулийн хөгжмийн судлаачийн ангид орж суралцаж түүнд олон удаа зөвлөсөн боловч тэр надаас зөрсөөр байгаад байгаль шинжлэлийн ангид орсон юмсан.
байгалийн хөгжим судлаач болно гэж хатуу шийдсэн ажээ. Тэгээд ямар сайндаа л гориг дагаж жалган дотор байшингаа барих вдэ. Үнэхээр түүний амьдралд хөгжим үгүй бол ямар ч алтхан сентийн мөнгөн ширээ байлаач тоож үзэхэргүй тэнэг хүн байсан да. Усанд шумбагч багийнхан олон удаа шумбаж байж найзыг минь олж гаргав. Хөөрхий минь үхэлтэй усан дотор уулзах учиртай л байж тээ. Хөдөл үлснээс нь хойш яг 7 хоногийн дараа зүүдэнд нь нэрэв. Марсай тэлинээснэ. Борошаа гэж эхлэхэд надад байшингаасаа зүгтах гарах боломж байсан. Таанч хүсэл байгаагүй. Чи бид хоёр дандаа л усны инээх сайхан дууг сонсож байснаас хурлан архирах дууг нь сонсож байгаагүй үсттэй. Би тэгээд үерийн усны дууг л сонсож мэдрэх гэсэн юм. Үнэхээр гайхамшигтай юм билээ. Бүр гайхамшигтай. Айдас төрүүлэхүүц юм билээ. Гиснээ усан дугаагдж зүүлэрсэн халимгаа аргашин нилээд. Надад чамаас өөр найз байгаагүйг чи мэднэ. Би хинтээж чамтай адил ойлголцож байгаагүй. Урт удаа насалсангүй. Тэггээр бусдтай адил яриад байх түүх намтар байхгүй. Гэхдээ нэг нууц бий. Түүнийгээ би чамд ярина гэж боддог байсан юм. Гэвч амьдтай амьдсангүй. Нууцаа? Тийм ээ. Яа харахгүй нууц. Аав ээж хоёр минь хилгүй дүлий хүмүүс байсныг чи мэднэ. Тэд минь намайг хүүхэд байхад өөрсөд чигээ хувь дутуу болж төрөөгөөд яаж баярлдаг байсныг би тод сандаг. Хоёр талд минь суугаад л хөгжим сонсгодог байлаа. Хуйлаа уйлаад л суудагсан. Тэгээд ээлжлэн духан дээр минь үнсэж минь босоод л хөлгаараа савчин бүжгэлдэг байв. Түүнийг харсан би тэсэлгүй инээд алдна. Намайг дагаад ээж минь ч гэсэн учиргүй чангаар инээн. Ямар сайхан байсан гэж саннаа. Би тэр хоёроосоо би хөгжмийг сонсох бус харин мэдэрхэн чухал гэдгийг ойлгосон юм шүү дээ. Тэгээд чи юуг нууцлж явсан юм бэ? 18-9 байх үеэс миний сонсгол муудаж эхэлсэн. Харин 5 жилийн өмнөөс бүр юу ч сонсохоо болсон юм аа. Чи надтай зүгээр л ярьдаг байсан шүү дээ. Тийм ээ. Би чамайг сонсдоггүй байсан. Харин чамайг мэдэрдэг байсан юм. ертөнцийг сонсох биш, харин мэдрэх нь чухал шүү дээ. Би олон жил сонсох бус мэдрэхтэл өөрийгөө зориулсныг чи гадарлаагүй. Бүгд л намайг найз минь их уртаар санаа алдснаа. За. Муу аав ээж хоёроо зорих цаг болжээ. Үзэх, харах, үнэрлэх, амтлах, сонсох чухал биш. Бүгдийг мэдрэх л гээд замхран алга болов. Өглөөс ирээд би цонхоор харж зогсохдоо сонсголтой мөртлөө дүлий, нүдтэй мөртлөө сохор хүмүүсийн тухай бодлоо.